За өдрийн минь. За бид хоёрын одоо энэ 2 дахь өдөр, 3 дахь өдөр нөө Алматад болж байгаа. 3 дахь хоногт болж байна. За бид хоёр нэлээд их зах дээгүүр явлаа, уулан дээр гарлаа. За тэгээд өнөөдөр яг Алмата хотын төвөөр яг зугаалах гэж байна. Панфиловчуудын цэцэрлэг гэж тий. Нөгөө 28 панфиловчууд Москва хотыг хамгаалж нас барсан. Тэгэд яагаад панфиловчууд тий кино нөхцөл байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ эдгээр чинь бүгдээрээ энэ Казахстаны Алматагаас явсан тийм цэргүүд юм байлээ. Тий. За тэгээд тэдний дурсгал зориулсан ийм цэцэрлэг. За бас тэгээд мөнхийн гал байгаа. Тэгээд ер нь зочид ер нь Алматад ирэхдээ заавал энэ газар ирдэг. За эдний цэцэрлэг төрөлн бол үнэхээр том газар талбай том мод бас маш том модтой. За тэгээд яг хажууд нь Церковь Вознесения гэдэг ийм сүм байгаа. 1901 онд биш 3 онд баригдсан ийм сүм байгаа. За тэгээд энэ сүм маань болохоор юу юм бэ? Модон сүм. Бүх юм модоор баригдсан ийм сүм. За тэгээд юугаар онцлог юм гэх юм бол 1911 онд Алмата хотод маш хүчтэй газар хөдлөлт болоод бүх барилга байшин нурсан. Тэгэхэд ганцхан энэ сүм кисэж үлдсэн гэсэн ийм түүхтэй юм байна. За тэгээд энэ сүмийг үзүүлнэ мөнхийн гал дээр очин. За тэгээд өнөөдрийн хувьд бол тэгээд энэ юугаар зугаалаад тэгээд өнөөдөр бид тэрийнхээ бичлэгийг үргэлжлүүлэх болно. Тэгээд гадаа өнөөдөр 37 хэмээн дулаантай байна. Гэхдээ аюу халж байна, тийм ээ? Маш халуун байна. Гэхдээ энд бас модтой учраас бас сэрүүхэн. Битүү модтой байгаа учраас. За өнөөдөр яг одоо 13 цаг эдний цагаар 13 цаг болж байгаа. Ажлын өдөр тул ер нь хүмүүс алга байна. За тэгээ нөгөө нэг миний хэлээд байдаг актер сүмчин энэ байна. Бүүт үнэхээр гахалтай энэ төр. За. Ачуу. За нөгөө нь хамгийн гахалтай сүм Церковь Вознесения гэдэг ийм сүм байгаа. Их үзэсгэлэнтэй сүм. За тэгээд дотгошоо орж үзэн тий. Би бүр 2004 онд нэг энэ чинь нэг ярьжсэн тэгээд. За энэ дээр сүмийн юунд л ах шиг байна да. Нөгөө залуу маань хайчуу. Казахстаны юм үзэж байгаа юм. Үнэн алдартны сүмийн одоо офис нөхөө тийм юм байна да. Да бас жуулчд бас орж байна. Эшээ бас их гоё юмнууд байх шиг байна. За үнэн алдартны сүмд орж ирлээ. Юм. За мөргөл үлдчихэж байгаа. Бүсгүй байна. Юу чи толгоон дэгүрийн ачаар.
За ингээд нөө буйны миний төлөө зул өргөөрэй гэд тэгж ярьдаг шүү дээ. Эдний зул. За манай цуг явж байгаа халия. Манай хүн хайцсан. За. Ингэж боддог үстэй. Ингэж. За. Бай бай. Нөгөө сүм тавьж байгаа юмс ингэж бодгийн байсан. За. За гоё. Гоё энэ гэж доо тийм дээ. Тэг. Ямар сүрлэг газар вэ? Энэ болохоор хараа шаацсан. Катати хостиавчи. Яг энэ Пишин шүү. юмнуудыг болол дандаа жуулчд галдаг. Энэ чинээс энд галдаг. Биш тий? Тий, энэ пиш. Юу часангаар барьсан юм бэ? Тий, фарфор. Хазангаар өнгөрцөн. А можно спросить, это святые мощи? Нет, это просто подставка. Когда плащаницу выносят, ее туда ставят. Это просто ничего нет. Мощи вот они. Вот поясню. Чьи мощи? И оптинских старцев. Петричевская лава. Да. У нас вся она у нас. Да? Вы ее увезли. За би нөгөө гигантнуудын нөгөө юу гэж ярьдаг лээ эдгээр чинь энд байдаг гэж шүү. Тэр гигантнуудын мощи гэдэг нь одоо цогцсхөө тийм Шүү. аа Юу юм? тийм ямар гоё. Заасан байна. Тийм. Заасаад юм шүү. Тийм, сүсгэлэх юм бол хэн нэгний төлөө лаасаадаг. Одоо манай зул шиг тийм ээ энэ нөгөө цогц шиг байгаа биз? Тийм байна. Тэгээ яг цогц юм байна л да. Тэгээд лаасаац яг зул асааж байгаа юм шиг.
Тий. Оо энэ шилтгэвтэй юм аа. Аа. Ямар гоё. Божья Матерь гэж. Русский хорошо знаете? А, немножко. Да, пойдемте я вам что-то скажу. О, Покажу. спасибо. Вот у нас, видите, вот икона Божьей Матери Владимирская. Ага. Почитайте, там гравировка. И прочитаете? Попробуйте, прочитайте. Зрение не очень-то. О, Там написано, что это дар мусульманки, верующей, казашки, Ага. дар православной церкви. По молитвам вот к этой иконе Божьей Матери она излечилась, выздоровела. О. Она очень сильно болела. В 2004 году, в 2002, я не помню, она подарила, заказала нам эту икону. Мусульманка, которая в мечеть ходит, верующая. Понимаете меня? да, конечно, конечно. Ага. Я слышал, что церковь был построен 125 лет этому зданию. Да, в первом году или в третьем году, 1904. в четвертом. А в 11 году было Девятибальное землетрясение. землетрясение. Она осталась. Весь верный, город Верный, бывший Алмата, бывший Верный, город Верный, был разрушен до основания. Ни одного уцелевшего здания не осталось. Остался этот храм. Да, я слышал, да. Спасибо. Тий, итгэгч биш казак бүсгүй исламын шашинтай мусульман бүсгүй энэ юг бэлгэлсэн гинэ. Өөрөө одоо энэ залбираад эдгэрсэн гинэ. 2004 онд бүр сүүлд мөнгөөр хийгээд ингээ бэлгэлсэн гэ бүр дорн ингээ бичсэн байна. Оо. Тий. За нэг юмшгүй байна. Заагараа да. Бид сүмээсээ гараад явж байна. Яасан гоё юм бэ? Удаа авчдаг юм чи тий. Манай нөгөө гандангийн тагтаанууд өстой айгүй их байдаг шүү дээ. Энэ сүх тэрэг яасан гоё юм бэ? Тэ? За яах. Яа нөгөө Панфиловын дусгалт газар нэрлээ. За нөгөө нэг танкнуудын эсрэг бууддаг их буун лолтой. Тий. За энэ хүн нөхөр байна да. Бауржан момын шүлээ. Тийм байна.